Сайн байцгаана уу? Хэрэгтэй хамтдаа ярилцаж Чингүн сүүхтийн подкастын шинэ дугаар эхэлж байна. Энэ дугаарын зочноор миний йог бяцлаглалын багш Төгөлдөр багш маань хүрэлцээрсэн байна. Танд энэ өдрийн мэндийг. Энэ өдрийн мэндийг байж болоо. Баярыг хүргэе гэж. Энэ дугаарын зочноор миний йог бяцлаглалын багш Төгөлдөр багш маань хүрэлцээрсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэндийг хүргэе. Та манай Чингүс подкастын маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Энэ дугаар маань их сонирхолтой болно гэж бодож байна. Яагаад гэвэл эмэгтэй хүмүүс йог заадаг бас хийдэг гэж боддгоо. Та ер нь тэн дээр ер нь юу гэж боддог вэ? За анх бол йогийг хүн зохиосон байгаа шүү дээ, тийм. За зохиосон хүн нь бол эрэгтэй хүн байдаг. За Монголд бол яг эмэгтэй хүмүүс хийдэг гэж ойлгодог. Баруун дэм эсвэл энтгэгт бол давмгай эрэгтэй хүмүүс бол зааж явдаг юм аа. Гэхдээ одоо орчин үед илүү эрэгтэй хүмүүсүүд илүү хийж байгаа юу? За ер нь бол яг сүүлийн үед хийж эхэлж байгаа. Гэтэл эмэгтэй хүмүүс бол давуу хийдэг шүү. За тэгвэл таныг эмэгтэй хүмүүс их йогч явдаг бол таныг тэгвэл маш олон ээж эгч нар ингээд мэддэг байх гэж бодож байна. Тэгвэл та яг манай үзэгч хүүхдүүдэд та яг өөрийгөө танилцуулаач. За намайг Төгөлдөр гэдэг одоо хоол хүнсний бас үндсэн мэргэжилтэй. За тэгээ одоо бол уламж ландаг авахын суралцаад үүнийгээ бол бяцлахал йогт хослуулад хичээлээ заадаг юм аа. Тэгээд энэ хичээлүүд маань бол яг хүнийг эрүүлжүүлэх, оюун санааг нь сайхан тайван амар амгалан болгох ийм одоо үндсэн хичээлүүд ордог шүү. Ер нь танаас өөр ийм эрэгтэй йогийн багш нар байдгүй? За байдаг баха. Одоо бас эрэгтэй хүмүүс хичээлж эхэлж байгаа эрэгтэй йогийн багш нар бий болж байгаа баха гэж бодож байна. 2 жилийн өмнө би таны бяцхан буддаа гэд дүүтэйгээ зүг ингээд йогт явж исэн. Тэр үед ингээд маш сонирхолтой байсан. Надаа ингээд явхад. Тэгээд ер нь хүүхдүүд яагаад йог хийх хэрэгтэй гэм бол? Ер нь йог хийсний ач тус нь юу вэ? За том хүн болоод хүмүүс нэг зарим хүмүүс зовлонтой амьдарч байгаа үстэй тий. Зовоод одоо өвчин зовлонд тусгаал тий. Тэгэхээр багасаа йог бяцлал хийж өөрийнхөө сэтгэлийг, бие махбодыг эрүүл сарвал байлгах тэр дадлыг суралцах нь бол их чухал. За тэгэхээр хүн болоод өөрийнхөө эрүүл байхын тулд, амар амгалан байхын тулд бол багасаа хийх нь бол их чухал. Тэгэхээр йогийн ач холбогдол нь эрүүл сарвал байхын тулд хийдэг шүү. За тэгвэл хүмүүсүүд ер нь их хөвчлэн ингэж боддог гэж боддог. Бяцлал хийнэхээр гээд гэгэрнэ гэд тэгж боддог. Ер нь яг бяцлал хийсний үр дүн яг юу гэдэг вэ? За бяцлал хийхээр гэгэрэлээс наагур гэж бодох юм бол ядаж л одоо чи сантрахгүй байх, амар амгалан байх, тий? Ээж автайгаа сайхан харилцаатай, найз нөхдөөгөө сайхан харилцаатай байхын тулд. За тэгэхээр энэ байдал чи улам илүү гүнзгийрээд ирэх юм бол байнгын одоо дотор амар амгалангаа сайхан мэдрээд тайван амар амгалан налгаар байх чинь гоё үстэй тий. Тэгсэн мөртлөө маш их тийм бүтээл төрүүлтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй бусдад одоо сайн сайхан зүйлийг түгээдэг байх юм бол их сайн шүү дээ тий. Би нэг номон дээрээс уншиж ирсэн ингээ гадаадын сургуулийн хүүхдүүд ингээд хичээл орохынхаа өмнө ингээ бяцлал хийдэг гэд. Тэгээд яг ямар учраас хийдэм бол гэж бодоод тий. Тэгэхээр яг хичээлээ сайн хийхин тулд тий анхааралтай байхын тулд бол бяцлаглыг ер нь хийж эхэлж байгаа шүү хүмүүс. Тэгэхээр бяцлал хийвэл илүү амжилттай, сайн илүү амжилттай байна гэсэн. Гэхдээ яг ингээд нүдэн ханаад ингээд бяцлал хийн штэ. Тэнгүүд ингээд юуч бодохгүй гингүүт ингээд яг юуч бодохгүй гэдгийг нэг бодоод ингээд амар хэцүү байдаг хгүй. Ер нь бяцлаглыг одоо хүүхдүүдэд илүү ингээд нүдэн ханахгүйгээр хийх тийм арга үйдэр байдгүй яг одоо хүүхдэд зориулсан. Нүдэн ханахгүйгээр одоо яг одоо хөдөлгөөний дундаа хийж болно л доо. Тэг өсөрч хараагаад чинь бяцлаглаа чинь хоёр төрөл гэдэг байхгүй. Хөдөлгөөнд бяцлал, хөдөлгөөнгүй суу бяцлал. Тэгэхээр одоо хөдөлгөөнд бяцлаглыг яаж хийх үү гэдэг чинь тусдаа арга техник байдаг байхгүй. Тий. Тэгэхээр хэрвээ ингээд юм бодогдох юм бол хөдөлгөөнтэй бяцлал хийх юм бол их зүгээр. Юм бодогдохгүйгээр байх юм бол хөдөлгөөнгүйгээр хийх ингээд бяцлаглын аргууд байдаг байхгүй. Тэгэхээр хүүхдүүдэд ер нь ямар бяцлал илүү яг аль нь илүү хэрэгтэй? Аль алингийн хийж үзэх хэрэгтэй байхгүй. Тэгээд хөдлөөлгүйгээл хараагаад дараа нь ингээд ядраад ирэхээр чи хүн чинь эдүү янзын бодохгүйгээр шууд амардаг үстэй тий. Тэгэхээр энийг бол яг хослуулж хийх нь бол зүйтэй.
Та ер нь яг хүүхэд байхдаа ингээд бясалгалын йогийн багш болно гэж боддог байсан. Ер нь ямар мэрэгчтэй болно гэж боддог байсан бэ? Гэхдээ одоо тэгээд элдв бензин боддог байсан шүү дээ. Тэгээд хүн чинь яг болох ёстой болол тэгээд явдаг шүү дээ. Хүүхэд байхдаа хүүхдэл байсан тэгээд ээж аваад тийм мэрэгчтэй олно гэж тэгж бодож ирсэн үү? Гэхдээ нэг бодож байгаагүй. Тэгвэл та яг хэдэн жил яг йог бясалгалаар хичээлж одоо ингээд зааж. За одоо бараг 13 4 жил болж байна бясалгалтай хийгээд тий. Нилээн удаан жил. Та одоо яг ингээд 13 жилдээ ингээд сурсаар байдгүй эсвэл яг нэг одоо эхний хэдэн жилдээ сураад тэрнээс чааш зааддаг уу? Ер нь хүн чинь тэгээд байнгын суралцж явдаг байхгүй. Заахта ч гэсэн одоо суралцаад өөрийгөө сайжруулахгүй болохгүй шүү дээ. Хүн чинь өөрийгөө байнга хөгжүүлж ийж одоо шавнартаа хичээл номоо заана гэсэн үг шүү дээ. Та одоо ингээ 13 жил одоо ингээ бясалгал заасан юм чи ер нь гэгэрсэн гэж ер нь хэлж болох уу? Нэг юм байна. Одоо жишээлбэл хүн 50 амар амгалан байгаа үедээ болоод гэгэрэлтэй хамт байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл чи ээж автаа нэг тийм хайрлал, талархаал те энэ байгаа үед бол эн чинь бол гэгэрэл. Түүнээс гэгэрнэ гэхээр нэг тийм ид шидийг үзүүлнэ гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр тэр амар амгалан 50 байдлаа харин 24 цагийн туршид яг тэр байдлаа хатгалж авах юм бол эн чинь өөр гэгэрэл байхгүй юу? Хэрвээ хатгалж чадахгүй нэг бол одоо асуудал бэрхшээл үүсгээд нэг бол уурлaalах юм бол ингээл унаал босоод байна гэсэн үг. Тэгэхээр гэгэрн гэдгийг энэ ад жаргалтай гоё тайван энийгэл ах хэлэх. Тий яг хуу энийгэл байна гэдэг нь болохоор өөртөө ад жаргалтай байна гэсэн үг байхгүй юу? Тий. Тэгэхээр чи хэрвээ тийм байх боломжтой байна уу? Боломжтой шүү дээ. Зарим үед бухимдаад байдаг бол тэрийг чинь давж гарахын тулд хүн чинь хичээх хэрэгтэй байдаг байхгүй юу? Байнгын. Тий. Тэр үед л яг бясалгалж иж тайвшрах хэрэгтэй байна тий. Та ер нь хэр их шавтай вэ? Ер нь ихэнх нь хүүхд эрэхтэй эмэгтэй гэж ер нь за тэгээд ихэнх нь дамбгаанд эмэгтэй хүмүүс байдаг шүү. Тий. Хүүхд шав ер нь хэр хөдөг вэ? Хүүхдүүд байгаа одоо манайх чинь бяцхан бодтой гэдэг хүүхдийн йогийн анги нээдэг явуулдаг чи бас 2 жилийн өмнө явжсэн шүү дээ тий. За тэгээд манай шавнырийн хүүхдүүд гээл бас хүүхдүүд суралцсанаа. Ер нь йогийг гэр бүлэрээ хүмүүсүүд их явдаг уу? Ер нь яг скол гэдэг тус-тусдаа явах. Ер нь намайг яг 2 жилийн өмнө йог бяцхан боддоо гэх тэрнээс хойш ер нь яг бяцхан боддоо гэх дахин шинээр хийсэн юм багшаа. За авсан ерөөдөө жилдээ багш нь одоо өөрийнхөө цаг боломжоор нэгээс 2 удаа бас авдаг. Тэгээ гэр бүлэрээ хийх юм бол бас илүү сайн. Бид нар бас гэр бүлэрээ ингээ яваад хийжсэн маш гоёсэн. Танд одоо ингээд анх йог бясалгал хийхэд ингээд хүндрэл учирж ийсэн одоо яг надад одоо ингээд бясалгал хийхэд нүдэ ханаад юм бодохгүй байх, тийм бодогдоод байдаг гэх тэрэн шиг. Тийм шүү дээ. Яг эхлээд бол бас амархан биш шүү дээ, тий. Эхлээд бүх зүйл хэцүү байдаг. Төвчээр шаардна, анхаарал төвлөрөхгүй, тий. Тэгээд хүн чинь ингээд дадуулаад хийгээл хичээгээл байх юм бол бас сайжирдаг. Яг яаж тэр зүйлсийг яг ингээд даван тоолж ирсэн бэ? За тэрийг чинь одоо багш одоо хөтөлж явна, тий. Энэ нь зөв, энэ нь буруу гэдгийг. Тэгэхээр багшийн хүч байж иж бас энэ бясалгалд бол шамддаг гэсэн үг дээ. Одоо ингээд таны одоо бяцхан боддоо гэд йогт ингээд яваад хүүхдүүд ер нь хэр их өөрчлөгддөг вэ яг? Одоо өөрчлөгддөгөө. Жишээлбэл одоо юу идэж уухаа, тий, ээж автайгаа хэрхэн харилцах уу, өөрийгөө одоо яаж одоо сонголттой байх уу гэд бүх зүйл бас яг програмын дагуу суралцдаг учраас хүүхдүүд бол маш амжилттай байдаг шүү. Ер нь яг эрүүл байхаа яг үндс нь юу вэ яг одоо ингээд эрүүл хүн яаж иж эрүүл хүн болох вэ? Эрүүл хүүхэд болох вэ? Эрүүл хүүхэд үү те. За эрүүл хүүхэд болохын тулд хамгийн нэгдүгürt бас ээж аавтайгаа маш сайхан харилцаатай байх хэрэгтэй. Ээж аваагаа ойлгодог, сонсдог, мөн одоо өөрийнхөө хүсэж мэдсэн зүйлийг ээж аавтайгаа сайхан нээлттэй ярилцдаг те. Энэ бол эхлээд одоо хүүхэд өөрийгөө ойлгох, эрүүл сарвал байх хамгийн чухал үндэс байдаг шүү. Тэгээд тэрний дараа бол яг ойлголцсон байгаа бол танаа ээж аав чинь бас мундаг биш үү? Одоо чамаагийн багаас нь өсөж сонирхолтой чинь дэмжээд ингээ явж байгаа бол сайн байж тээ, тэ. Тэр чинь чи том болоод бас хүүхдээ хүмүүжүүлэхэд юм л байна гэсэн үг шүү дээ. Та хүүхдүүд багчуудад одоо ингээд бидэнд одоо хамгийн түрүүнд ямар зан чанар дадлыг одоо суулгах хэрэгтэй гэж боддог вэ? Хүүхдүүд. За хүүхэд болохоор хамгийн түрүүнд
яг өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Өөрийнхөө юу хүсэж байгаа одоо яг одоо надад эрүүл мэндэд нь юу шаардлагатай байгаа тэрийг бас орчин үеийн хүмүүс бас мэддэг болсон байна. Юу идэж уухаа тий. За тэгээд тэрэн дээр маш сайхан анхаарч ээж аавтайгаа одоо өөр багштайгаа ч юм уу сайн хамтарч ажилладаг байх хэрэгтэй. Багасаа шүү заа. Хаан. Тий. Та ер нь хүүхэд байхдаа ямар хүн байсан бэ? Одоо бяцлаглалын тухай таны хүүхэд байхын тухай хаялаа. Хүүхэд байхдаа бол багш нь маш их ажилсаг хүүхэд байсан. Тий. Тэгээд өглөө эртэж хүүхэд өглөө маш их эрт босдог. Тий. Өдөржингөө. Тэгээд биеийн хүчний ажил болон спорт бол бүр ингээ багасаа хийдэг байсан. Одооны хүүхдүүд болохоор маш их залхуу болсон байна. Тэгээ юу ч хийхгүй өглөөжингөө унтаад тий. Жишээлбэл чи өглөө хэдэн цагт босдог вэ? Би бас гайгүй их тусдаг маа. Гэхдээ 8 гэж л босдог. 8 ч орой биш тий. Багш чам шиг байхад чамаас жоохон байхдаа 4:30 гэж босдог гэсэн өглөө. Тэгээ өглөө адуунд морддог байсан. Шүн харанхууд өөр зэрэг унаал дахиад чам тийм байна. Надаа тийм би эргэмсттэй нэг 6 л гэж бодож байсан хамгийн эрттэй. За тэгэхээр чи өглөө эрт босоод хийх юмтай бас болох хэрэгтэй заяа. Тий, өглөөнийхэн цагийг төлөвлөх нь их чухал байдаг шүү. За. Унтаалах юм бол хайр амьдрал чинь ингээд урцаад байна гэсэн үг. Тэр чи одоо багшийнхаа насан дээр тэгээ багшаасаа илүү мундаг болохыг хүсэх юм бол чи яг одоо маш их эрт босч өөр дээрээ ажиллах хэрэгтэй шүү. За. Тэгвэл эрт тусахын тулд яг эхлээд юу ихэ төлөвлөж эрт тусах хэрэгтэй. Өмнөх оройн баг идэх хэрэгтэй. Танах чинь унтаад хаар чи өмнөх оройд маш их идэж байгаа үстэй. Унтахынхаа өмнө тэр чи өглөө эрт тусч чадахгүй шүү дээ. Тий. Тийм болохоор унтахаасаа ядаж нэг 3-4 цагийн өмнө юм идсэн байх хэрэгтэй байхгүй. Тэгээд одоо ч н хоосон байх юм бол өглөө маш сайхан хөнгөн сэрнэ. Тэгээд өглөө хийх юм бас төлөвлөх хэрэгтэй. Тэгээд би өглөө одоо 5 цаг гэж бослоо гэж бодоход тий яг 7 хүртэл юм уу 8 хүртэл юу хийх вэ? Тий жишээлбэл чи бол ингээд ийм гоё подкаст хөтэлдэг бол дараагийнхаа тий зочны хэнийг өрөх үү? Би ямар ном унших үү? Юу ярих үү? Тий тэр болгоныгоо гоё төлөвлөж хийх юм бол чиний зүйл чинь их мундаг байх шүү. За. Та ер нь яг өглөө босоод ер нь яг юу гэдэг вэ? Таны одоо төлөвлөгөө. Ер нь хүн болго ер нь өглөө босоод хамгийн түрүүнд яг юу хэрэгтэй? Хамгийн түрүүнд одоо сайхан ус уух хэрэгтэй. Тий. Тэгээд хүүтэн усанд шүрших хэрэгтэй. Өтгөнөө маш сайхан гадагшлах хэрэгтэй. Тэгэхээр чинь хүний өтгөн бол өглөөдөө шууд гарах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ хамгийн оройтлоо гэхэд яг 8 цагаас өмнө гарахгүй бол тэр өтгөнөөр гарах хор биед чи хөрөмлөгддөг гэсэн. Тэр чи 9 цагт 10 цагт унтж байгаа хүмүүс яах вэ? Тэгэхээр унтчих нүг яа. Унтчихлаа ингээд биед нь ингээд хорн хөрөмлөгдөд авах нь шүү дээ тий. Тэр чи ирүүл байх. Тэгвэл эрт тосол тэгээд бас ингээ хөлн хөдлөлсөөр 8-аас өмнө усаа уугаад хөдөлчих юм бол шууд тэгээд өглөөнийхөө цаг уучих юм бол өтгөн шууд гарна гэсэн. Өглөө болгонд ер нь багасаа өтгөнөө сайн гарч сурах хэрэгтэй шүү. За. Өглөө босоо шууд ус уух хэрэгтэй. Ер нь ус хүн өдөрт ер нь хэр их ус уух хэрэгтэй байдаг. За яг хуу биеийн ханжин тутам 1 кг 1 литр гэж үзэх хэрэгтэй. 1 литр ус тий. За тэгэхээр чинь нэг насанд хүрсэн бол дунджаар нэг 2-2.5 литр ус уух юм бол сайн гэсэн үг. Хүүхдүүд. За хүүхдүүд яг өглөөдөө нэг аяг бол ус уугаад тэгээд тасгал аяачихд болно шүү дээ тий. Яг ямар учраас яг өглөө шууд басаал ус уудъя? Одоо жишээлбэл чиний одоо тэгээд чинь шинжэнгээ ажилтдаг байхгүй юу? Ажлаа тэгээд хор дотор ч өрөмтгдсэн байгаа шүү дээ тий. Зарим нь гадагшлах гад өтгөн чинь тий. Тэр үед усаа уух юм бол одоо өтгөн маш сайхан гарна. Тасалдаг гэсэн. За тэгээд шинжэнгөө бас чиний илэг ажилтдаг байхгүй юу? Хорыг шүүгээд. Тэгээд өглөөдөө бол нэг ойролцоогоор нэг 500-700 мл усаар хатгацсан сэрдэг юм. Тэгэхээр чи өглөө усаа ухаар чиний илгийг сайхан усааж өгөөд өдөржингөө ирч хүчтэй байна гэсэн үг шүү дээ. Манай ээж маань ингээд усаа гэж дандаа тэгдэг байхгүй. Хитаа яваасаас ингээд дандаа усаа уу гэж өглөө хасаал тэгэнгүү зүгээр л усаа уу гэж. Сайн байж таа. Тийм дандаа тэгж үлдээ. Тэгээд яг ийм хэрэгтэйг нь одоо л яг ойлгож байгаа. Одоо маргаашаас шууд хилүүлэхгүй шууд өглөө хасаал авахаар. За манай подкаст ер нь ихэвчлэн ингээд номын тухай ярьдаг. Та ер нь хэр их ном уншдаг вэ? Ямар та ер нь байнга л уншина. Багтаа бол байнга уншина. Бясалгал ном хоёрыг ер нь хослуулбал бүр лаг. Яг ном дээрээс одоо бас бясалгал гэж яг юу юм, яаж бясалгах ёстой юм. Тэр чинь бүх зүйл байгаа шүү дээ. Тэрийг одоо мэдэж унших юм бол сайн гэсэн үг.
Та илүү юм бясалгалын тийм. Тий одоо бясалгал номын одоо эрүүл мэндийн талын чиглэлийн ном зохиол уншдаг гэсэн. Ингээд би таныг бас нэлээх ном уншдаг гэж бодсон. Ингээд манай ээж таны ингээд лайвыг ингээд дандаа үздэг байхгүй. Ингээд ном уншаа тэрийг ингээд яриад байгаа. Тэгээд тэрийг ч үзээд бас их ном уншдаг болтой гэж их бодож байсан. Эрүүл амьдралын одоо та дадлыг хэлээж одоо эрүүл байвал за яг өглөөнөөс орой хүртэл ч одоо ингээд дасгал хөдөлгөөний нэлээд одоо юу идэж уух та тэрийг зөвлөж хүүхдүүдэд. Тий, тэгээ өглөө болоо заавал ус ууж явах хэрэгтэй. Тэгээ өглөөний дасгал их чухал шүү. За. Өглөөний дасгал чухал. За тэгээд өглөөдөө obviousтэй тий илүү их тэжээллэг хүнсийг бол өглөөдөө уух хэрэгтэй. Одоо өглөөний цай гэсэн үг тий. За тэгээд өдөртөө бол одоо энэ хаврын үйлрэлд бол сайхан шөлтөө хоол заавал идэн тий. За тэгээ хоолноос хоолны хооронд бол ус зайлшгүй ууж явах хэрэгтэй. Лимон тоо юм уу эсвэл дотор нь ингээ чай үүргээл тий ус хийчих юм бол маш сайн. Оройдоо бол өглөөнийхэн цай шиг хөнгөн зүйлүүдийг 17, 18, 19 цагаас өмнө идсэн байх хэрэгтэй. Тэгээд дасгал хөдөлгөөн бол их чухал. Хүүхдүүд бол орой ер нь 9 цагаас хойш одоо унтцсан байх хэрэгтэй 9 цагаас өмнө тий. Эртцэхэд бол эрт болдох. Тий эртхөө. Чи хэрвээ одоо 9 цагт унтчих юм бол шууд өглөө 5 цаг гэхэд бүх ойр чи ингээд ханаад сарчин. Чи ээж автагаа тэгээд ноолордоод 11 мэд гэх юм бол өглөөс ирэхгүй шүү дээ. Тэгээ унтахтаа элдв янз юм мэдэж уугаалах юм бол өглөөс ирэхгүй. Би сая яг нэг юм асууя бодож ирсэн юм. Одоо яг ингээ хүүхдүүд ингээд онлайн хичээлтэй байгаа бүгд ингээл компьютер яг ингээл өдрийн ихэнх хувь ингээл ширээн дээрээ суугаад ингээл компьютераар ингээд онлайн хичээлүүдээ ингээд тасалдаг гэж. Тэ гоё юм ширээн дээрээ суухтаа ингээ хийх гоё дасгал зааж өгөөч. За хоёул цуг хийх юм. За тэгээ. За одоо ингээд нуруугаа гоё цэхэлж суугаад хамгийн түрүүнд ингээд нүдээ хурдан ингээ анивчих хэрэгтэй. Яг тэгвэл нүд чинь яг нэг цэг дээр байрлцсан байгаа тий. Тэгээд хортой тийм туяа авдаг учраас нүдээ ингээ хурдан анивчих. За тэгээд нүдээ хурдан анивчаад нургуу сайхан цэхэлж байгаа нүдээ анивчаад. За тэгээд нүдээ одоо хүчтэй ани. За анихтаа бүр чи ингээд шүдээ 100гаад. За 100гаад. За одоо нээ. За одоо тэгэхээр яа чинь ингээд нүд чинь ингээд бүрлзээл болж байна үү те. За одоо дараа нь хөнгөн заавал хүзүүгөө ингээд хөдлөх хэрэгтэй. Тойрол хөрөөр дуурч байгаа шүү дээ нүжигнэ те өглөө сайхан. За нэг 3 тоонд эргүүлээ. Эсрэг тал руугаа 5 тоонд 7 тоонд байж болно. Сайхан хүзүүгөө сайхан хөдлөж өгөө. За дараа нь урагшаа мөрийг хөдлөж өгөө. Мөр урагшаа мөрөө хөдлөө. Гүц эргүүлж өгөөд арагш нь эргүүлээрэ. Эргүүлээд сууж байгаа хүмүүс үүдэн шүү дээ тий. Эргүүлээд за одоо хоёул нурууга харыг өвдгөн дээрээ тавьсан байна. Хоёр далайг авчиад эрүүгөө сайхан дээшээ өргөөд. За амьсгалыг гаргаад эрүү цээж рүүгөө өргөөд нурууга бүхтэлгөөр. Дахиад дээшээ амьсгал авлаа. Дандаа амьсгалтайгаа юм за. Амьсгалыг гаргалаа. Дахиад дээшээ амьсгал авлаа. Гаргалаа. За одоо баруун гарыг зүүн талынхаа өвдгөн дээр тавиад за зүүн гарыг арагшаа харсуулны гаралдаа цээжийг эргүүлж өгье. Энэ дуудаан суудаг хүмүүст маш их чухал. За нөгөө талаа эргүүлээрэ. Эргүүлээд за ингээ болоо. Тэгээ хүүхдүүд маань яг саяны ингээ дасгалыг хийвэл бас ингээ сайхан амарч чадах нь үнэхээр гоё байж чадлаа. Тэгэд яг та тэгвэл сая ингээ амьсгалаа ингээ тасалдаг юм гэсэн яг зөв амьсгалыг тэгвэл зааж өгөөч. Яг амьсгал. За зөв амьсгал нь болохоор ямар ч туйсаа эхлээд би амьсгалж байна гэдгийг мэдрэх хэрэгтэй заа юм. Ерөнхийдөө жоохон хүүхдүүд бол зөв амьсгалдаг. Зөв амьсгал гэдэг нь болохоор энэ өрцнөөс доош хэвлийн хэсэг рүүгээ бүү дүүрэн амьсгал авахыг хэлж байгаа. За одоо хоёлоо баруун гараа хэвлээ дээр тавиад зүүн гарыг баруун гарныхаа дээр тавьж өгье. Тэгээ амьсгал авъя. Урагшаа бөмбөг бол амьсгалыг гаргая. Зүгээр амраараа амьсгал авъя. Одоо чи чадчих штэ тий. Том хүмүүс ч чаддаггүй байхгүй юу? Урагшаа хэвлээ ингээд хөдлөхгүй. За амьсгал аваад гаргалаа. За тэгээд энэ дасгалыг чи өглөө өдрөө оройдоо зайшгүй хийж явах хэрэгтэй шүү за. Би ингээд зарим хүмүүсийг ингээд харж байхад ингээд гэл амаараач амьсгалдаг хүмүүс байдаг. Гэт ингэж гаргадаг ч яг ер нь яг яах хэрэгтэй. Хамраараа ингээд аваад амаараа гаргах юм уу?
Эсвэл зөвхөн хамраараа. За ер нь бол яг хамарч нь ам чи юу оо яадаг хэрэгтэй юм бэлээ? Ийм иддэг, амталдаг. Хамар чи яах вэ? Амьсгалж үнэршлэх. Тэгэхээр чинь яг юугаар амьсгалсан дээр вэ? Хамраараа л. Тэгээ ер нь бол хамраараа амьсгалсан. Яг өөр хүчний дасгал гэдэг юм уу хүнд имиж байгаа үед бас амаараа амьсгал гаргах авах тохиолдол байна. За ер нь бол хамраараа гүнзгий амьсгал аваад гаргах нь чухал. Би тамирын багш нар ингээд гээ гаргаараа гэдэг байдаг. Дасгалаас амаарааж бас гаргаж болно л доо. Одоо та яг одоо ингээд манай подкаст маань ер нь дуусах маань ингээд өгч юм. Та яг одоо хүүхдүүдэд хэлэх зүйл байна одоо ингэж нэмж хэлэх. За тэгээ багасаа йог бясалгал хийж сураараа ээж аавдаа бас хэлээрээ тэ тэгэх юм бол илүү том болоод мундаг хүмүүс болно. Зайлшгүй бас энэ йог бясалгалын энэ дадлыг эрүүл хоолол идэвхтэй дасгал хөдөлгөөн бол их чухал шүү. За би танаас манай спешиал асуултыг асуу. Та их ном уншдаг гэсэн. Тэгээд энэ яг ном унших яг ямар хэрэгтэй байд юм бэ? Одоо ингээд нөлөөлөх бүр ингээд ач тусыг та одоо хэлээч. За номноос бол бид нэр суралцж байгаа. Тэгээ яагаад суралцдаг вэ гэхээр өөрийнхөө дан ганц одоо хүн өөрийнхөө номгүйгээр гэдэг юм уу суралцж явна гэх юм бол маш их цаг хугацаа шаардна. Тэгэхээр ном бол ертөнцийг харах цонх гэж нэрлэдэг шүү дээ, тийм. Тэрнтэй ижилхэн энэ одоо тэр номоор бол бид нар маш олон зүйлийг харж таних мэддэг учраас ном бол багасаа унших хэрэгтэй. Одооны хүүхдүүд ном уншихгүй дандаа утас шахаадаг, тий? Тоглоом тоглодог, тийм одоо дэлгэцийн донтой дон гэж байгаа тэр чинь өвчин баггүй. Донтой болсон байд. Тэгэхээр ном унших юм бол илүү их одоо өөрийгөө хөгжүүлэх энд их чухал байдаг шүү. За бид хоёрын ингээ подкаст төгөлдөр багш ярьсан маань надад ч их хэрэгтэй зүйлс мэдэж авлаа. Манай үзэгч хүүхдүүд маань ч гэсэн маш хэрэгтэй зүйл мэдэж авсан байх гэж бодож байна. За та манай подкастт ингээ оролцоод хүүхд бидэрт ингээд маш гоё зөвлөмж ингээд маш гоё зүйл зааж өгсөнд үнэхээр их баярлалаа агшаа. За баярлалаа. За Чингис подкаст энэ үрээ дуусч байна. Баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.